Та одоо чинь Facebook, Twitter, Instagram одоо гэдэг ч юм ингээд мэйл ч гэдэг юм нийт ер нь хэдэн төрлийн тийм одоо зүйлсийг ашигладаг байна. Ойролцоогоор нэг 4-5 төрлийн юм ашиглаж байгаа. 4-5 төрөл ашиглаж байгаа даа. Яг оо Facebook хоёрыг л ашигладаг. Зөнхөдөө бүгд нь ашигладаг шүү дээ. Яахаа мэйл ашигладаг шүү дээ. Ерөнхийдөө үндсэн бол 3 төрөл ашигладаг юм дээ. Facebook, YouTube, Google гурвал ашиг. За тэр 4-5 төрөл чи ер нь нэг төрлийн пассворд байдаг нууц үг ашигладаг эсвэл олон төрлийн нууц үг ашигладаг? Нэг бүгдээр нэг нууц. Пассворд нь ажил, username л өөр. Facebook, Yahoo Mail энтертэй яг ижил пассворд ашигладаг. Тэгдэг. Тэг дөрвөл өөр биш, хоёр нь өөр, тэгээд бас нэг нь арай өөр ч юм уу. Тэг янз янз байдаг байхгүй. Гэтэ яг хав тэдний бүгдийг нэг өөрөө мартахгүйгээр зарим нь хоорондоо адилхан. Бартангуудаа мэйлээ сэргээдэг ч юм. Би бол одоо мэйлэндээ утасны дугаар ч юм уу дуртай юмныхаа нэрийг ашиглаад амар байдаг. Таны хувьд одоо чинь ямар төрлийн нууц? За ер нь дуртай машинуудынхаа нэрээр л. Тоогоор л ячтай, оруулчтай амар байдаг. Мартахааргүй гэсэн л. Тэс тэгээд нэг 6 онтой тав байдаг. Би бол өөрийнхөө утасны дугаараас регистрийг ашигладаг. Төлхөө ер нь бүх ихэнх Хүнд нэг тийм ойлгомжтой биш. Тэгээд аль нь том жижиг үсэг тоо тэмдэг тойлол өгвөл илүү найдвартай болол гэж боддог шүү дээ. Одоо таны нууц үг яг хэдэн тэмдэг тооноос бүрддэг вэ? 6-7 юунаас бүрддэг. би болохоор ерөөсөө ганц л дугаар өрд яг тэрүүгээрээ л байж. Би болохоор өөрийнх нь нэртэйгээ амсарсан тэр регистрийн дугаар ашигладаг. Төрсөн ансаар өдрөө. Ер нь бол 8 тэмдэгт. Ер нь тэгээд тэр одоо юу гэдэг та хэрглэж байгаа тэр нууц үгнүүдтэй ер нь дандаа машины нэр ашигладаг гэсэн үг. Тий, ер нь дандаа машины нэр. Яг одоо тэр дуртай машины ч одоо нэр их одоо юу гэдэг Land Cruiser 200 ч гэдэг юм уу яг тэр Jeep Wrangler гээл. уг нь бол регистрийн дугаар чинь 2 үсэг ингээд оронтойгоо ингээд 8 болдог шүү дээ. Тэгээд 7 юу яг? Тийм 7. Эргээсээ гэхдээ хасцсан л та хасаад. Өөрөө ер нь ямар жилтэй вэ? Өхөр жилтэй. Жилтэй. Таны төрсөд одоо хэдэн сард вэ? 4 сард болдог та. Ингээд өөрөө хаана төрсөн бэ? Улаанбаатарт. Утасны дугаар ашигладаг нь утасны дугаараа ер нь хэр ойрхон солих? Ер нь солихгүй шүү дээ. Тийм нууц үгний тухай тавигддаг шаардлагуудын тухай мэдээлэл танд өгийгүү утсаар өгийгүү та дуртай ах уу? Ер нь дуртай байна. Та надад утасны дугаараа хэлж байна шүү дээ. 95 96 955 гэл. Мэдээ. Тэр уртлын 2 үсэг нь юу илэрхийлдэг вэ? Арын 6 тонн юу илэрхийлдэг? Яг уртлын 2 тонн үсэг нь болохоор яг орон нутгийн газрын илэрхийлж. Чинь та надад регистрийн дугаараа хэлээд өгвөл би бүгдийг тайлбарлаж өгч чадна хэлж өгч болох уу? За GK 9802 1498. За бид нар энэ нэвтрүүлэг бэлдээд хүмүүстэй буцаагаад энэ талын мэдлэгийг олох журмаар имэйл хаягийг авч байгаа байхгүй чинь таны имэйл хаяг юу вэ? Shadowlight яг хэвчээ. Би яг зүгээр нь юу ч тэгэл та. Нууц үгэн дээр зүгээр өөрийнхөө нэрийг ашиглажтэй. Тэгтээ жоохон байрлалын сэлээд. Нууц үгэн дээр тавигддаг шаардлагуудыг бид нар одоо өөр чинь ингээд дэлгэрэнгүй мэдээллийг одоо манай байгууллагаас ингээд явуулаад яг үл таны мэйл хаяг яг юу вэ? Миний зүгээр manalzereng@gmail.com гэж байна. За тэгээ энэ рүү чинь одоо бид нар ингээд нууц үг чинь ийм байх хэвээр гэдэг шаардлагуудыг явуулна. Тэгэхээр таавал ингээд нэрээ наан цаана оруулаад тавьчихдаг гэлээ шүү дээ. Тэгээ 8 тэмдэг. Гэтэл нэр чинь 8 тэмдэгтээс уртулчиход шүү дээ. Гэхдээ юу л та. Нэрнийхээ зөвхөн эхнийхээ үеийг ашиглажтэй. Тэгээ ард нь тоо тавьчихдаг. Тэгээ яг тоо гэхээр нөө хүмүүс аягүй сон дандаа гар утасны дугаар ч юм эсвэл төрсөн он сар өдрөө ашигладаг шүү дээ. Чинь таны гэдгөө. Би болохоор зөвхөн төрсөн он сараа бүр ингээд эсрэгээр нь тавьчихдаг байхгүй. Нууц үгийн зөвлөмж. Хувийн мэдээлэл агуулсан нууц үг үүсгэхгүй байх, төрсөн он сар өдөр, утасны дугаар, регистрийн дугаар гэх мэт. Тойл үжигт байдаг ганц үгийг нууц үгээр ашиглахгүй байх, нууц үгийг хамгийн багадаа 8 тэмдэгтийн урттай үүсгэх, нууц үгийг үүсгэхдээ том жижиг үсэг тоо тэмдэгт агуулгах, нууц үгийн хүчирхэг болон сул байгаа эсхийг шалгах, нууц үгийг тогтмол хагас жил тутамд сольж байх, нууц үгээс санах, нууц үг хадгалагч програм ашиглах, нууц үгээ мартсан үед сэргээх аргыг тодорхойлох. Хэрв өөрөө нууц үг зохиож чадахгүй бол нууц үгийг бий болгодог хэрэгсэл ашиглах. Гудамжинд одоо иргэдтэй санал асууж одоо тэд нар ямар нууц үгний тухай ямар юм бодож явдгийг, имэйлийн тухай ямар мэдлэгтэй байдаг талаар асуултуудыг асуусан. Одоо бид нэр зөв тайллыг олохын тулд энэ мэрэгжлийн хүмүүсийг дуудсан байна.
За тэгэхээр ер нь ингээд хүмүүстэй ингээ уулзах явцад нууц үг нь голдуу ихэвчлэн регистрийн дугаар байх тохиолдол их илэрж байна. Энэ ер нь зөв үү буруу? Мэдээж энэ буруу ойлгомжтой. Гэхдээ яагаад тэгэхээр энэ регистрийн дугаарууд Монголын маань регистрийн дугаарууд ер нь бол ингээд тооцоолж боловсруулад гаргачих юм амар боломжтой хялбархан. Одоо уртлын 2 үсэг нь үсэгтэй. Тэгээд мэдээж төрсөн онсаар тэгээ хамгийн хойдлынх нь бол нэг санамшгүй хүүс ялгсан тооч гэх юм уу. Иймэрхүү. Энийг бол ямар ч хүн тааварлах боломжтой юм. Хялбар байх үднээс дандаа нэг нууц үгийг бүх үйл ажиллагаанд ашигладаг гэж. Энэ талаар юу вэ? Одоо ингээд бид нар судалгаа хийж байхад бол бүх иргэд ингээд тодорхой хэмжээнд хамруулад үзэхэд бол юм 80-аас 70-80% нь утасныхаа дугаараар хийждэг багш тий пассвортаа. Эсвэл регистрийн дугаарч гэдэг юм уу. Тэгэнгүүтээ тэр пассвортаа хийхдээ бүх мэйл, аккаунт одоо юу гэдэг нь Twitter, social аккаунтууд дээр бүтэнд нэр ижил хийждэг сандаг гэдэг утгаараа хүмүүс өөрөө санахад амар хялбар гэдэг утгаараа хийждэг. Энэгээр нь дамжуулаад одоо яг энэ жишээ нь нэг мэйл аккаунтаар орчлоо гэж бүх сошиал нэтворкийг эзэлчих боломжтой ч гэдэг юм уу тиймэрхүү эрсдэл байдаг. Бүх аккаунт дээр ямар нэгэн байдлаар өөр пассворд өг. Гэхдээ яг өөрт ч одоо жишээ нь хүмүүст бол одоо нэг пассворд тэгээд ахаад нөгөөтийн шал өөрөхөд жоохон төвхтэй байдаг. Эннээс сэргийлэхийн тулд магадгүй тархин дотроо ямар нэгэн зүй тогтол боловсруулж тэрийг пассвортын дээр буулгах жишээтэй. Банкны карт дээр сүүл үед олон залин янз бүрийн асуудлууд гаргадаг болсон. Энэ талаар сонсч ирсэн үү? Сонсч байсан. Жишээ нь одоо танд карт байна уу? Таны картыг бид нар хараад ийм асуудал байдаг гэдгийг хэлж өгөх гэсэн. Таны карт надад өгч болох уу? Байнгын ашигладаг л. Тий, байнгын ашигладаг. Одоо би танд ямар эрсдэл гардыг картан дээр чинь харуулад өгвөл. Энэ банкны картны ард байгаа энэ 3 оронтой тооны учрыг Наач нь онлайн худалдаа авалт. картныхаа энэ ардталт энэ гарын үсэг зурх хэрэгтэй гэдэг юм мэдгүй. Мэдгүй. Ер нь яагаад зурдаг гэдгийг ч мэдэхгүй юу. За тэгэхээр яадаг вөхөр энэ та нар дэлгүүрт ороод үйлчлэгээ авахар чинь толоо өгдөг тий. Тэгээ баримтан дээр заавал гарын үсэг зурдаг штэ. Ер нь зурж ийсэн үү? Зурхгүй авчдаг. Зурдаг. За тэгвэл тэр зурсан гарын үсэг чинь энэ дээр байгаа гарын үсэгтэй яг таарж явах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр худалдагч энэ гарын үсгийг чинь тэрнтэй тулгаж ийж гүйлгээ хийх хэрэгтэй. За бас нэг асуулт байдаг. Худалдагч нар одоо сүүл үед картыг авчиад 4 оронтой тоогоо хэлчих гэдэг хэлдэг. Тийм. Юун дээр колонк дээр гэдэг хэлждэг штэ. Тэгээд энэ өөрөө асуудалтай юу гэж бодож байна уу? Асуудал юу гэж бодож байна? Ингээд гайг болох гэж боддог штэ. Кредит картны аюулгүй байдлын зөвлөмж. Компьютер төхөөрөмжүүдэд хортой кодоос хамгаалах. Эдгээр хортой код програмууд нь кредит картны мэдээлэл хулгайлдаг. Картыг шинээр авсан даруйд ард талд гарын үсэг зурж баталгаажуулах. Картны 4 оронтой нууц кодыг аливаа үйлчилгээний байгууллагын ажилтнанд өгөхгүй байх. Картны мэдээлэлд нууцлах, бусдад алдахаас болгоомжлох. Картны дугаар, хүчинтэй хугацаа, картн дээрх нэр, картны ард байрлах 3 оронтой код, пин код. Кредит карта танихгүй хүнд өгч гин үгүй юу гэдэг талаас нь судалсан. Нөгөө талдаа карта өгж гинэ гэдэг чинь мэдээлэл алдах боломжтой байна. Тэгэхээр кредит картн дээр ямар мэдээлэл байдгийг бараг иргэн бүхэн мэднэ. Кредит картын дугаар байж байгаа, тий, хүчинтэй хугацаа байж байгаа, овог нэр байж байгаа. За ард талд нь нөгөө нууц код байж байгаа. Тэгэхээр энэ бүх кодыг ашиглаад ер нь юу хийж болох вэ? Тэгээ ерөнхийдөө тухайн картнаа бүх мөнгийг эргэлдүүлж болно. Хавж, зааж, үрж дуртай юмд ашиглаж болж байна. Ерөнхийдөө тэгээд хамгийн ноцтой зүйл гэхээр яг манай барууны оронд байдаг нөгөө картын соёл манай төгжөөг байна л та. Картын соёл одоо үйлчлэгээний байгууллагт ороход карт чинь айл үгээд картын нэг одоо худалдагч маань аваад өөрөө зураад ах жишээ нэ. Тэгэхэд бол хамгийн мэдээллийг ямар ч тохиолдолд хараад зургийг авдаг ч юм уу камертай шүрдэг бүгдийг аваад үлдчих боломжтой. Барууныхд яадаг вэ гэхээр картаг үйлчлэгч өөрөө л зурдаг. Худалдагч бол хизээч тэр картанд өгөхгүй, хизээч тэр картыг бараг харахгүй. Худалдагч зөвхөн өөрийнхөө машин дээрээс тэрийг зөвшөөрсөн гэдэг мэдээлэл харддаг. Манад бол одоо пин кодыг бүр асууж байгаад хийдэг байна. Тэгээ одоо бараг загнахын холбог үлдээ шүү дээ. Аль пин код чи юу ингээд үйлчлэгийн ресторанд байлаа гэхэд картыг авч авчаад уучлаарай хаа их чи энэ пин код нь юу ингээд буцаж ирэх чинь. Энэ жоохон картын соёл амар асуудалтай л байна л да. Дэлгүүрүүд бол гар үсэг зурулчаад дүрмээрээ бол авцсан бол картын энд л авсан бол арийнх нь гар үсэгтээ тулгаж явах хэрэгтэй.
Ингэжээж таамуу гэж хэлэх хэрэгтэй тийм. Гэтэл ерөөсөө ийм зурхгүй тохиолдол. Түүнээс гадна за яг тэр картны мэдээллийг авсан тохиолдолд мэдээж хүмүүс яаж ашиглах юм бэ гэж ашиглаж чадахгүй штэ гэж бодоод байгаа шиг байна. Ерөнхийдөө юу гэсэн үг вэхээр ATM-д авч мөнгө авна л гэж ойлгоод байгаа шиг байна. ATM-д авчихоор нөгөө 4 оронтой пин кодыг мэдэхгүй учраас мөнгө авчихдахгүй гэж бодоод байгаа шиг байна. Гэтэл эн чинь онлайн худалдаан дээр ер нь ашиглах боломж нь хэрэг. За Монголд бол онлайн худалдаа ол их сайн хөгжиж байна. Гадаад бол шууд таны дансны картын дугаарыг RLC VS гэдэг кодтой мэдж байгаа бол онлайн гүйлгээд авч боломжтой байна. Энэ мэрэгчлэнүүдийн хэлж байгаа яриан дээр хулгууд. Ер нь бол та карта хинч өгч болохгүй. За картан дээрх мэдээлэлээ ерөөсөө алдаж болохгүй. Хэрвээ та алдах юм бол хизээч мөнгөө, дансандах мөнгөө алдахад бэлэн гэсэн үг. Амсоноос худалдаа авалт хийхээр чинь та ийм худалдаа авалт хийсэн тэдэн төгрөний бараа болсон гэдэг дараа нь одоо юу гэдэг ийм төрлийн бүтээгдэхүүн тань санал болгож ийн ч гэдэг юм уу мэйлүүд ирж ирсэн. Ирж байсан. Гэхдээ мэйлийг шууд Amazon гэж ирсэн учраас шууд нээж уншдаг. Тий. Багш нарын мөнгө гэдгийг яаж танд юм тэр мэйл багшийн чинь мөнгө гэдгийг. Багшийн нэрээр л хийчихсэн шүү дээ. Гэхдээ багшийн чинь нэртэй хүн маш олон байгаа шүү. Тэгэхээр тэр олон хүн дундаас яаж ялгадгийг. Яг тэгэл нөгөө багшийн нэр кодтай дээ шүү дээ. Үзэж байгаа хичээлийнх нь. За Яг дээ юун дээр нь одоо тэр нэртэй кодтой тэр багш тийм байдаг. жишээ нь юу гэж тийм. Одоо маст идүүцэг юм ч юм уу. Өөрийнх нь нэртэй ч яг тийм л байж харагддаг шүү дээ. Тийм нэгэн байдлаар мэйл ирчихээр хамгийн түрүүнд юу хийдэг вэ? Шууд дараад нээдгүү эсвэл залхуураа дараа нь болдгоо. Харин үзэхгүй байгаа шалтгаан чи юу? Мэд штэ. Би бас нэг хаяха өөрөөхөө чөлөөт цагаар нөгөө интернет реклам үзээд бас мөнгө авдаг байд штэ. Жишээ нь Ня бокс гэдэг. Тэрийг хэрэгэлдэг л тээ. Тэгээд өөрөөхөө мэйл рүү орохоор айгуу тэгсэн ч тийм рекламуудаа пэйжтэй адилхан, пэйж ч юм уу, PayPal төртэй адилхан зүйлүүд айгуу реклам ирсэн байдаг. Бид тэрийг бас нэг хэрэндээ итгэдэггүй тэгээд надад бүгднгийн мэйлээ бичиж өгөөд багштай өгөө тэгэнгүүт бүгднгийн над руу явуулаад тэгээ би мэйлээр чинь та нарт тэр мэдээллүүдийг явуулъя. Заавал уншаарай л гэж хүсэж байгаа байхгүй юу? Хөтлөгчийн зүгээс name98@gmail.com гэсэн хаягийг оюутнуудад өгсөн бөгөөд нийт 13 залуу мэйл хаягаа явуулсан байна. Харин хөтлөгч буцаагаад name68@gmail.com гэсэн хуурамч хаягнаас файл хамсархан илгээхэд 11 оролцогч цахим шууданг нээж үзсэн байна. Цахим шуудан ашиглах зөвлөмж. Албаны цахим шууданг зөвхөн албан хэрэгцээнд ашиглах. Цахим шуудангийн бүртгэл анх үүсгэхэд нэвтрэн орж нууц үгөө өөрчлөх. Хуурамч цахим шуудан болгоомжтой үзэх хариулах шаардлагагүй. Цахим шуудан илгээхдээ хаягийг нэгтэлж илгээх. Илгээгч нь тодорхойгүй цахим шууданг нээхгүй байх. Тодорхойгүй цахим шуудангаар ирсэн файлыг нээхгүй, холбоос дээр дарахгүй байх. Ирсэн цахим шуудан шалгах, зөв хаягнаас ирсэн эсхийг үсэг тэмдэгт нэг бүрчлэн нэгтлэх. Таны таньдаг одоо магадгүй дорж гэдэг хүний яхуу мэйлээс мэйл ирлээ гэхэд та хамгийн түрүүнд юуг нь шалгах? Тэгэхээр тэр хүнээс үнэхээр ийм юм надад ирэх ёстой юу гэдгийг бас бодох хэрэгтэй байна. Одоо бид өмнө харилцаад ямар нэг байдлаар энэ хүн надад ийм өгөгдөл дата контент явуулах ёстой юу гэдгийг мэдээд үнэхээр явуулах ёстой бол тухайн контент татаж авчаад мэдээж ажилуулахаас өмнө бас тодорхой хэмжээгээр шалгах хэрэгтэй. Найн төрөөсийнхээ програмыг уншуулдаг бол уншуулад дээрээс нь тэр өгөгдөл ил тушаалтай юмнуудаа бас үзэх ёстой. Шалгаад хамгийн үндсэн юм нь бол ихэд файлынхаа хэмжээг харах хэрэгтэй. Ерөнхийдөө их хвчлэн хэмжээнүүд бол том хэмжээтэй байдаг. Ерөнхийдөө яг зургаас бага байж болох юм л та. Гэхдээ ерөнхийдөө том хэмжээтэй. Тэгээд тэр нь болохоор яг зураг биш. Одоо бинарын өгөгдөл, тоон өгөгдөл тиймэрхүү агуулгатай. Тэрийг л ямар ч анхаарал ямар ч тохиолдолд тэрийг шууд ажиллуулж болохгүй. Одоо манайхан ч татаж авчаад браузер дээрээс шууд раныг явуулдаг. Тэр бол хамгийн ноцтой буруу зүйл. Тэгэхээр яг бидний энэ хүн мэдээлэл туршилтанд оролцсон хүмүүс бол мэдээж санамсаргүйгээ сонгосон бүгд бол бас яг тийм гэсэн үг биш. Тэгэхээр яг үүнтэй уялдуулаад бид нар мэдээллийн аюулгүй байдлыг одоо хөгжүүлэх зорилгоор MNSEC гэдэг өдөрлөгийг одоо 4 дахь жилдээ хийж байна. MNSEC байгууллагаас. Би хөтөлбөрийг бол ерөнхийдөө харсан. Миний ойлгосноор бол энэ жилийн онцлог бол одоо илүү их гадаадын одоо ийм яг сорт байгууллагуудаас илтгэлүүд тавих орсон. Энэ яг хэдэн илтгэл байсан бэ? Энэ жил 17 илтгэл 7 орноос ирж байгаа. Гадны 7 орноос ирж 17 илтгэл. Монголоос
4 ихтгэл байж байгаа. Харуул зангийн энэ жилийн байдлаар эхний шатнд 174 баг бүртгүүлсэн. Түүнээс 105 баг нь оноо авсан. За 2 дугаар шатнд 30 баг оролцсон. За 30-аас шалгарсан 10 баг нь пенальт шалгараад 29-ний өдөр за Corporate Convention Center-т өдөрлөгтэй хамт болно гэж ойлгож байгаа. Тэгэхээр энэ жилийн одоо харуул зангийн сүүлийн шатны бодлого одоо өмнөх жилүүдийнхээс жишээ нь юугаар онцлог байна? Үндсэн 2 ихний үеийг маань бол MNC байгууллагаас бол бүрэн зохион байгуулад бүх юм хийгээ явж байгаа. Тэнд бол өчнөө сайхан мундаг бодлогууд явж байна. Одоо тэндээс шалгарсан багууд маань сүүлийн шатанд орно. Тэр хэсэгтэр бол манайх одоо боловсруулалтыг хийж байгаа. Энэ жилийн үед болохоор бид нар болохоор жил болгон аль болгон гэж нэг гадны төвшөнд бол ахиулах гэдэг нь л да баг багаар. Одоо энэ жил өнгөрсөн жилийн үед бол Jeopardy гэдэг яг ингээд өгөгдсөн даалгавруудыг багууд бол бодож боловсруулж олно. Тэгээ хариугаа шууд өгдөг байсан. Энэ жил бол баг зэргийн өөрчлөлт ороод хал бодлого нь бол яг үндсэн хуучин шиг яваад бас нэмэлт байдлаар одоо жинхэнэ яг амьдрал дээр практик дээр байдаг суурилсан бас нэг таскууд өгөгдөж байгаа. Энэ маань ерөнхийдөө хамгаалах түвшнийх гэж ойлгож болно. Тэгээ багууд маань бол өгөгдсөн өөрийн гэсэн одоо серверийг хамгаалах байдалтайгаар ажиллах гүйцэтгэл хийх ёстой юм. Цахим мэдээллийн хэрэглээ өдөр ирэх тусам нэмэгцээр өнөө үед мэдээллийн аюулгүй байдлыг хангах шаардлага маш чухалд тооцогдож байна. Ялангуяа банк санхүүгийн байгууллага болон хувь хүн рүү чиглэсэн халдлага их өсжээ. Цахим аюулгүй байдлын чиглэлээр олон улсын болон дотоодын мэргэжилтнүүдтэй мэдээлэл, мэдлэг чадвараа солилцох, арга туршлагаа хуваалцах, шин шийдэл технологитой танилцах боломжуудыг хамруулсан цахим мэдээллийн аюулгүй байдлын MNC 2016 уулзалт өдөрлөгт та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Ерөнхий ивент дэгч Тридом